өдрийн ямгалан айлтгая. Хамтын удирдлагатай байгууллагын үйл ажиллагааных нь үндсэн зарчим хуралдаан л да. Тийм учраас бид инлүүгээл анхаарах ёстой. Тийм учраас үндсэн 3 жил юм ярьдаг. Нэгдүгээр тэр хуралдааны бэлтгэл ажил хангалтын тухай асуудал байдаг. Хоёрдугаарт нь хуралдаа өрөөнд байгаад байдаг. Гуравдугаар шийдвэр хэрэгжилтэл байгаад байдаг. Ерөөсөө энэ байгууллагуудын чинь өмнө нь тавьдаг гол юм нь энэ. За тийм учраас би энэ асуудлуудаа нэлээд сайн зохицуулах талаас нь анхаарч тодорхой судалгаа ер нь энэ их хурлын сүүлийн он жилүүдийн явц энэ бүх юмд нэлээд анзаарч байгаа. Зарим кейсүүд дээр хүртэл тодорхой асуудлууд ярьж иж энийг нэлээд гайгүй болгосон гэж би бодоод байгаа. Мэдээж бүх юм төгс болохгүй нь ойлгомжтой. Засах, залруулах юмнууд байгаа бох. Тэрийг би ажлын хэсгийн төвшөнд нь шийдэх ёстой. Дээр нь манай гишүүд олж харсан зүйлээ зарчмын зөрүүтэй саналын томьёолыг бэлдээд ажлын үсгэрүүгээ өгөөд итэр шийдчих ёстой. Бид аль болохоор л энийг сайжруулж гаргах ёстой юм а гэдэг талаас нь би хэлмээр байна. Тийм учраас хэлэлцгийг нь бол дэмжиж шуурхаа явъя гэдэг тал руу нь байр суурь илэрхийлж байна. Нэг зүйл орхигдсон юм билий. Би одоо энэ сүүлийн үеийн төсвийн байнгын ороо өтер дээр орж ирээд байгаа асуудлуудыг харсан чинь анхдагч хууль шинчилсэн аргуулгыг хэн өргөн барих вэ гэдэг ямиг заагалдсан хэрнээ нэмэлтийг чөлөөтэй айдсан өөрчлөлтийг. Гэтэл юун анхдагч хууль юун шинчилсэн аргуулгаас давтсан нэмэлт өөрчлөлт байгаа байхгүй. Ганцхан заалттай хууль ороод ирж байгаа. Тэгээд тэр Монгол улсын төсвийн орлогын 20%-ийг бүрдүүлж байгаа орлогын талыг байхгүй болгочихж байгаа ийм заалт орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол нэлээд том зүйл юм билээ. Тийм учраас би энэ төсөвтэй, татвартай энэ нийгмийн даатгал тэтгэвэр тэтгэмжтэй эрүү иргэнтэй этэр асуудлыг бол ер нь засгийн газарт нь өгөх ёстой. Энэ бүхэл бүтэн мэрэгсэн салбарууд нь ажиллаж байгаа газар эндээ судалгаа тооцоол бүх юм хийж нэгдсэн бодлоготойгоор өргөн баригдаж орж ирдэг байх ёстой. Тийм учраас харин энэ хилцүүлгийн төвшөнд нь манай зарим гишүүд хамтарч хэдүүлээ энэ асуудлыг өргөн барих ёстой юм байл. Энэ хөндөгдөөгүй заалт учраас өнөө нэмэлт өөрчлөлтөөр ярьж болохгүй болчиход байгаа. Ингэж энүүнийг нэг зөв болгож явахгүй бол сүүлдээ ер нь хүн таалагдахын тулд энэ улс орны эдийн засаг төсөв татварын үндсэн тогтолцоогоо устгахад хүрэх хэмжээнд очих гэж байгаа байхгүй. Тийм учраас энүүнийг бол бодох ёстой. Энэ бол энэ улс орны өөрийнх нь язгуур эрх ашиг аюулгүй байдалтай холбоотой зүйлээ. Тэгээ одоо бид хэд чи юм өөрчлөхөөрөө орон нутгуудынхаа эдийн засгийн чадамж эрх мэдлийг өргөжүүлэх тухай ярилцгаана. Гэтэл буцаагаад энд юм хийхээрээ дандаа тэр төвшөнд ордог орлогуудыг хомж яваад байгаа. Тийм учраас тэр 20 оны засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль түүнийг дагуулж хийсэн төсвийн хийгээ татварын хуулийн өөрчлөлтөөр сумдуудын чинь эдийн засаг төсвийн чадамж нэлээд гайгүй болцсон юм а. Одоо эргээд инлүү нь халдаад олон сум санхүүгийн дэмжлэгтэй болох юм байл. Асуудлаа тэндээ шийдэж чадхааргүй болох юм байл. Тэгэхээр энэний үр дагавар гэж нэг аюултай юм байгаа даа. Энэ боловсруулж байгаа хуулиудын тийм учраас тэр нэг үр дагаврын үнэлгээнүүд хийх тухай асуудал ер нь бол их зөв юм билий. Бид хэд чинь бол зүгээр юм хараад энийг янзарчих хэрэгтэй байна гэдэг болохоос биш ямар үр дүн ямар үр дагавар дагуулах уу гэдэг юмыг